Сайн бацгаана. Хамгийн ихний подкастын дараа хэлсэн. Хэрхэн яаж залуулаг байдлаа хадгалах вэ гэдэг хэсэг рүү орж байгаа гэсэн. Хамгийн голчлох зүйл маань болохоор Икигая маш нарийн тодорхойлсон байх, нийгмийн хамаарал өндөртэй байх, эрүүл хоолны эдийг жаяг, хөдөлгөөн гэсэн эдгээр дөрвөн зүйлийг бол голчилсон. За тэгэхээр энэ тал дээр ч гэсэн ерөнхийдөө маш олон төрлийн судалгаанууд бол байдаг. За хүн эрүүл байхын тулд, эрч хүчтэй байхын тулд эрүүл хооллох хэрэгтэй. За дээрэс нь болохоор өөрийнхөө эрүүл мэндийг хадгалж тийм үү тий хөдөлгөөн зохистой хөдөлгөөнийг бол горонд бол байнга байх хэрэгтэй. За тэр болох нь болохоор яах вэ гэхээр нийгмийн хамаарал Икигай хоёроос бүтнэ гэхээр ерөнхийдөө бол энэ эдгээр зөөсүүдийн нэгдэл маань болохоор залуунаас хадгалах урлаг гэдэг юм дээр бол орд юм байна. Хөх бүс гэсэн бас ойлголт байт юм байна. Энэ хөх бүс нь болохоор юу вэ гэхээр ерөнхийдөө урт насалдаг улстай хүмүүстэй газар орон нутгуудыг хөх бүс гэж нэрлээд за тэдгээр хөх бүст амьдарч байгаа улсуудын талаар бол судалгаа хийсэн байдаг байна. За ихэнх эдгээр өндөр наслсан улсууд хавдар зүрх судасны архив хууч өвчлөл өрөвслийн шинжтэй элдэ өвчнөд бол ерөнхийдөө их бага хүртдэг тийм онцлог шинж чанартай байдаг. Ихэнх нь болохоор эрч хүчтэй эрүүл мэндийг бол сайн эрүүл мэндийг агуулсан байдаг. Нөгөө нэг нь болохоор цай их уудаг. За ходоодоо бол бүрэн бол цатгалгүйгээр зөвхөн 80% хүртэл дүүргэж иддэг. За энэ болохоор юунд нөлөөлдөг вэ гэхээр цуснд нь болохоор чөлөөт артикалийн тоо цөөхөн байдлыг бол бий болгох юм байна. За энэ чөлөөт артикал гэдэг нь болохоор ихээр чөлөөт артикалууд бидний цуснд ихээр гараад ирэх юм бол тэр болохоор эсийн хөгшрөлтөнд бол илүү их түлхэц нөлөө үзүүлдэг гэдэг нь тогтоогдсон байдаг. За тэгэхээр цай их ууж явах хэрэгтэй. Кофе их уудаг бол кофегаа бол багасгах. За энэ дээр болохоор би бас өөртөө маш анхаарал тавих хэрэгтэй юм байна. За тэгээ ходоодоо бол бүрэн цатгалгүй зөвхөн 80% хүртэл гэдэг дээр. За тийм энэ дээр бол маш ерөнхийдөө юу гэж бодож байна та хэд зарим үед одоо жишээлбэл сэтгэл тавгүй үед ч юм уу ичих гээд байдаг. Тэгэхээр тэр сэтгэл зүйн асуудал одоо жишээлбэл тэр Икигайтай холбоотой байдаг энэ нөхцлүүд ч юм уу те энэ бүхэн болохоор яг хөө тэр нөгөө их идэх тийм нөхцөлийг төршлийг бас төрүүлэхгүй тэр талдаа бол илүү бас нөлөө үзүүлдэг байх магадaltaй. Тэгэхээр нөгөө талаас болохоор нөгөө нэг Икигайда хөтлөгдөж явж байгаа улсууд маань болохоор юу идэж уух нэг тийм сонирн биш шүү дээ. Идэж уух сонирн биш нөгөө ажлаа үргэлжлүүлэх нь чухал. Тэгээ бусад хөрхөн чухал нийгмийн ханта, эргэн тойрныхантай, ажлынхантайгаа гэдэг ч юм уу те хамтрах нь илүү чухал гэдэг утгаараа нөгөө юм руугаа сэтгэл санаа нь явж яадаг. Тэгэхээр идээд уугаад байснаас тодорхой хэмжээний хангалттай хэмжээний эрдэс бодис агуулсан бүтээгдэхүүнээ идэж уугаад цай эднэрээ сайхан уугаад тэгээ хөнгөн шингэн хөдөлгөөндөө илүү төлөвлөгөө анхаарч энерги хадгалах тал руугаа за тэгээ Икигай руугаа чиглэх тал руугаа байдаг юм байна. Тийм байна. За тэгэхээр ерөнхийдөө бас нөгөө нэг ийм одоо жишээл идэх дуршил ихтэй гэдэг ч юм уу те зарим үед ямар нөхцөлд их юм идээд байна гэдгийг бас бид нар бас өөрсдөө бас анзаарч үзэх хэрэгтэй. Эсвэл зургт үзээд юм идэх гэдэг ч юм уу тийм буруу зуршлуудтай бас байж болохгүй. За нөгөө талаас одоо жишээлбэл залуучууд маш их одоо кино үздэг. Кино үзэхдээ ямар нэг юм идэх тэг бас нэг тийм туршилтай болцсон байх жишээний ч юм уу. Тэгэхээр юм итгэхээсээ илүү зөвөр шингэн ч юм уу тиймэрхүү за яг ганц нэг наац самар тарих толгойн үйл ажиллагаа сайжруулдаг тиймэрхүү юм хүм талаас нь ч юм уу тиймэрхүү байдлаар бас авч хэрэгжилж ивэл бол зүгээр зуршуулах зүгээр юм байна. За бас энэ чэнэс нэг нэмэх нь болохоор эмэгтэй тухайн газар орон нутгийн өндөр настай газар орон нутгийн эмэгтэйчүүд нь болохоор цэвэршилтийн зовир үйл харьцангуй зөөлөн үзэгддэг байх юм байна. За тэгээд эмэгтэй хүмүүс аль аль нь амьдралын нэлээд хожуу үе хүртлээ бол за тэр гормон эмэгтэйлэг эрэгтэйлэг гормон бол даавраа бол ялгаруулсаар байдаг гэсэн байна. За нөгөө нэг нь болохоор зүнх өвчлийн хувь хэмжээгээр дэлхийн нийтийн дунджаас бол маш доогуур байдаг гэсэн байна. За тэгэхээр нөгөө зүнх өвчлөл яриад байдаг шүү дээ. Ихэнх өвчлөө солонгосын канон дээр гардаг нөгөө ээж нарын ч юм уу хөвчлэн зүнх хөвчлөд маш ихээр өртсөн тийм нөхцлүүд байдаг. Тэгэхээр энэ зүнх хөвчлөөс гарахын тулд тоо бодох гэдэг юм
чийжлэх гэх мэт ажлууд байд юм байлээ. Тэгэхээр ер нь бол тархитлагоо ажилуулсан тийм ажлуудыг бас хийж явах айгүй хэрэгтэй. За тэгэхээр энэ утгаараа гэр орондоо ажилтгүй зүгээр нэг гэр орныхоо өдөр тутмын ажил гэхээсээ илүү гадуур ажилтдаг эрэгтэй хүмүүс нь бол зөнөх хөвчлөлийн магадлал харьцангуй бага байдаг. За тэгэхээр энэ талаас харахад ч гэсэн икигай тийм үү те бидний нөгөө нэг ураг шүтлөх тэр ундрахтай байх те тэр зүйл маань бас л энэ тал дээр бас нэг тлийн бас айгуу том хаалт болж идэг. Нөгөө талаасаа биднэрт үр бүтээлтэй амжилттай амьдрах нөхцөлийг бас бүрдүүлж идэг гэх мэт иймэрхүү байдлаар ямар ч тохиолдолд бид нар бол икигайя олох болоос айгүй чухал икигайийнхаа хойноос явах нь чухал юм байна. За тэгээд хэрвээ бид нар икигайийнхаа төлөө ингэж явах юм бол босод зүйлсүүдэд бид нар бол хянаад бариад явж бол дөнгөн тэр тал дээр бол нэг санаа зовоол за би юу иднэ би юу юунаа би яаж хөдлөнө гэхээс илүү икигайн хамгийн ихнээс нь барьчих юм бол дараагийн зүйлүүд нь асуудалгүй юм байна. За Япон улсын Окинавагийн хүмүүс ерөнхийдөө бол дүүфүү хүнсний ногоогоор ариун баялаг хүнсийг бол хоолндоо хэрэгэлдэг. За тэгэхээр манайхан ч гэсэн сүүлийн үед ерөнхийдөө хүнсний ногоо бол нэлийн ихээр хэрэгэлдэг болж байгаа. Гол нь яг чанарын асуудал дээр бас нэлийн анхаарал тавих хэрэгтэй. За тэгээд нөгөө талаас өмнө хамгийн ихний подкастаар байсан мой буюу татан найз нөхдийн холбоо бол бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр найз нөхөдийнхөө холбоог бол байнга бас хадгалж явах бас хэрэгтэй. Байх нэ. За найз нөхөд хамт олон гэдэг ч юм уу тийм холбоо ямар нэгэн нийгмийн хамааралтай байх аюул чухал. За Итали улсын Сардинид бас ийм өндөр насалтай улсууд байдаг юм байна. За эдгээр улсууд болохоор хүнсний ногоог бол маш их хэмжээгээр бас хэрэгэлдэг. За мөн нийгмийн холбоо хамаарал бол маш өндөр байдаг. Ийм тогтцсон байна. За Калифорнийн Лома Линда гэдэг газар болохоор ихэнх өндөр насалтай улсууд нь бол Христэд итгэгчд байдгаа гэсэн тийм хандлага бас байд юм байна. За тэгэхээр энэ итгэлийн асуудлууд бол бас нөгөө икигайтай адилхан бас тийм үү те Христ итгэгчдийн хувьд тэр икигай нь болохоор тэр Христийнхэн тэр үзэл суртал нь бол байдаг. За тэгэхээр бас энэ болохоор өндөр наслах тийм амьдралынхаа утга учир нь болсон асуудал байдаг учраас бас нэг ийм тал байгаа. За Коста Рика юу Никоягийн хойг дээр болохоор ерөнхийдөө өглөөд маш их хэрч тасдаг. Эдгээр хүмүүс нь болохоор яг хөө ерөнхийдөө ийм талбайтай ажилдаг. Одоо ногооны талбайтай. За тэгээд ерөнхийдөө энэ талбайтай ажиллах гээл өглөө болгон 5 цаг 30 минутанд бол бас ямар ч асуудалгүй бүгд орноосоо босчихсон. Тэгээд талбай дээр ажиллаж идэг байх нь. За тэгэхээр идэвхтэй хөдөлгөөн тийм үү те нөгөө икигай гэдэг нь болохоор талбай дээр ажиллах тэнцэнээсээ ирч хүч уран зургийг авч идэг, урамшиж идэг. За тэгээд тэндээ нэгэнт ажиллангаа эрүүл мэндэ сахиж яхах нь штэ. Тэгэхээр нөгөө манайхан нэг сумаар 2 тулаа буудна гэдэг шиг л ер нь бол нэг сумаар хэд хэдэн тулааг л буудчих юм байна. За Грекийн Икария гэдэг газар болохоор амьдралынх нь хэм маяг маш их онцгой байдаг юм байна. Эдгээр улсуудын. За тэгэхээр эдгээр хөх бүсүүдийн нэг онцлог нь нийтлэг онцлог нь хэм бол за ихэнх нь болохоор байгалийн нөөцийн хувьд бол хомос байдаг. Нийгэм бол харилцан бие биедээ туслах хэрэгцээ шаардлага бас өндөр байдаг. За тэгэхээр энэ тэр хэрэгцээ шаардлагын улмаас бас тэнд амьдардаг улсуудын хувьд ерөнхийдөө нийгмийн хамаарал өндөртэй байх тийм нөхцөлийг бас бий болгож идэг байх нь. Тэгэхээр нийгмийн хамаарал өндөртэй байх юм бол бас өндөр наслах бас нэг шалтгаан гэж хэлээд байгаа шүү дээ. За олон хүн бусдад туслахыг бол өөрийн икигайя болгосон байдаг гэж байна. За тэдний эрүүл саруул эсэм амьдрчин үндсэн шалтгаан юм а гэж. Икигай дээр болохоор угаасаа олон хүн бусдад туслахыг бусдад туслах нь болохоор угаасаа нэг нийгмийнх нь хамаарлыг олоод аавна. Нөгөө талаас икигай дээр болохоор бас нэг хэсэг байгаа шүү дээ. Өөрөө чи хийдэг одоо дуртай зүйл чинь за тэгээ тэрнээ мэрэгсэн тийм үү чадварлаг зүйл чинь бусдын хэрэгцээг хангаж чадхаар байна уу буюу гэдэг тал дээр тэр сегмент дээр ах юм бол икигай чинь яхаа тэр төлөврөгөө бол орж ийнэ гэсэн үг гэж хэлж байгаа. За тэгэхээр энэ болохоор бас нөгөө талаас энийг олохын тулд
бусдын хэрэгцээг олж хардаг байх хэрэгтэй. Ер нь бусдын хэрэгцээг бусдад санаа тавьдаг улсууд ерөнхийдөө амжилттай явах нь илбэг байдаг. За аз жаргалтай явах нь ч гэсэн илбэг байдаг. За тэгээ дээрээс нь болохоор ганц өөрийн хэрэгцээ, хүний өөрийн ганцхан хувь хүний өөрт чиглэсэн хэрэгцээ бол айгүй өчөөхөн шүү дээ. Хүн нэг хорогдох тийм үү те, орон байртай идж уух юмтай. За тэгээд ажилтай байхад бол хүний хэрэгцээ бол бараг дээр хангагдчихад байдаг. Харин олонний хэрэгцээ харах юм бол мэдээж тэр бол тэр хүмүүсийн хэрэгцээг хараад байх юм бол хэрэгцээ нь бол байнга л байгаад байна шүү дээ. Тэр бол ганц хүнээр тодорхойлогдохгүй олон хүний хэрэгцээ учраас олон янзын тэр хэмжээгээр тоо хэмжээ нэгсэн нөгөө талаас болохоор олон төрлийн тийм үү те ганц төрөл биш олон төрлийн зүйлүүд гарч ирнэ гэх мэт байдлаар. Тэгэхээр энэ болохоор одоо дундаршгүй тийм дуусашгүй тийм хэрэгцээ байдаг. Тэгэхээр энэ тал руу бас чиглээд хараагаад тавиад явах юм бол бас хүн билуурна гэдэг ойлголт бас байхгүй тийм. Зөвхөн өөрийгөө бодоод тахгүй бусдын хэрэгцээг харж байгаа учраас урагш тэмүүлэх тийм үү. Тэр хэрэгцээнд хангах хэрэгцээнд нийцхийн тулд бас зорилгоо болохоор илүү урагш тавьж гаргаж явна гэсэн. Нэгд өөрөөсөө урагш гаргаж тавьсан зорилго байгаа юм чинь тэр хүнд ирч хүч тэмүүлэх байна. Дээрээс нь тэр хүний зорилго нийтийн төлөө гэдгийг олон хүмүүс олж харах учраас тус дэмжлэгүүд бас тэр хэрэг байна. Тэгэхээр тэр төрлийн одоо шиг нийтийн хэрэгцээг, олонний хэрэгцээг өмнө тавьсан хүмүүс бол амжилтанд хүрэх магадлал өндөртэй байдаг. За тэгээд ерөнхийдөө энэ чинээс ингээд дүгнэх юм бол энэ хөх усыг судалсан эрдэмтдийн үзэж байгаагаар зөв хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, амьдралын зорилгоо олох, мөн зорилгоо эсвэл нөгөө нэг икигая зорилго гэж бас ярьж болохгүй. Икигая тийм үү те хим олох, за хүчтэй нийгмийн амьдралыг бүрдүүлэх зэргүүд нь болохоор урт наслтын гол хүчин зүйлүүд хэмээн онцолж байна гэдэг ч байгаа юм. За бас нэг эдгээр хүмүүсийн нэг жоохон татгалздаг зүйл нь юу гэхээр мах болон лаазалж нөөшөлсөн бүтээгдэхүүнийг их бага иддэг. За арх согтууруулах ундааг тохируулан хэрэгэлдэг. За стресс багтай байх үүднээс цагаа сайн төлөвлөдөг гэсэн эдгээр зүйлсүүд бас айгүй чухал орж ирд юм байна. За тэгэхээр ихэнхдээ бид нар болохоор стресстэй байна гэдэг нь өөрөөсөө цагаа төлөвлөөгүй учраас маш их бас стрессийг бас бий болгож идэг. За дээрээс нь болохоор ухаангүйгээс болчмгүй гэдгээс юм хитрхи их олон ямиг тавган дээрээ авчирчаад тэрийгэ хийж гүйцээж чадахгүй болохоор тэрэндээ уурсаад байдаг гэдэг ч юм уу те. Бас тийм байж болохгүй. За тэгэхээр энэ болгон дээр болохоор тодорхой хэмжээний одоо хим хэмжээ те хэмжээсүүдийг бол тавьж явах хэрэгтэй. За нөгөө нэг юм нь болохоор ирч хүч за тэгээд бие эрүүл айлгаж ирнэ гэл нэг их амар маш их одоо ирч хүч шаардсан бол тасгал хөдөлгөөн хийгээл жимэд өдөр шүнгүй хараагаал тэгэд байх юм бол ерөнхийдөө бол бас байхгүй. Яадаг вэ гэхээр зүгээр ингийн алхах байдал ногооны талбайтай ажиллах эсвэл цэцэг ногоо тарих гэдэг ч юм уу тийм. За өдөргөр иймэрхүү маягаар өдөргөр хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг. За машинаар явхаас алхахыг бол илүүд үздэг. За ихэнх хүмүүс нь болохоор хүч бага шаардсан цэцэрлэгжүүлэлтийн ажлыг бол өдөр тутамдаа хийдэг гэсэн ийм нийтлэг зүйлүүд бас ажиглагдсан байх нь. За японочдын хувьд нэг 80% нууц гэдэг юм байдаг. За тэр нууц нь болохоор яах вэ гэхээр хараа хичиб буюу хотоодныхоо 80%-ийг л дүүргэнэ гэсэн. За энэ болохоор манайхан ч гэсэн бас юм байдаг шүү дээ. Хизээ нэг амар дүүрэн гэдэгтэй яваад байдаг байлаа. Ерөнхийдөө бол нэг тэгж цатгалдаж явснаас ерөнхийдөө нэг дундуур дуг эцтэй ах мал ядаж ажиллах ч гэсэн арай дээр шинэлэг ухаанараас батлагдсан зүйл байдаг. Яг тэгэхээр нөгөө нэг ходоод ингээд дүүрч байгаа байдлаар тархинд очиод тийм мэдээлэл өгөх хугацаа нь ерөнхийдөө харьцангуй жоохон хожиг байдаг гэдэг ч юм уу те. Тэртээ тэргүй за одоо чи нэг 100% эздэг байдлаасаа нэг жоохон арай багаар тийм үү те идлээ гэхэд
80% идчихэд гэтээ удаанаар идэх гэх хоолыг бол нэг их хурдан түрэн идээд ах их сайн биш. Удаан идээд за тэгэд яхад аяанда хэсэг хугацааны дараа нөгөө тохио маань ходоодноос очсон тохио тархинд очиод ходоодноос тархинд болохоор болчлоо гэж дүүршлээ татгалчлаа гэсэн ойлголт орж ирдэг. Ихэнхдээ бид нар болохоор тэр юуг болохоор сүулт нь идэд дууссан хонол гэж дүүрсэн мэдрэмж ч юм уу тэ олж авдаг учраас тэрнээс өмнө хитрхи идчихээд байдаг тийм. За тэгэхээр энэ нөгөө нэг 80% нууц буюу тийм алилгаар нэгт бага идэх, хоёрт удаан идэх гэдэг зүйлийг бас барьж явах хэрэгтэй. За мөн идэхдээ бас аюух талархалтай идэх хэрэгтэй. За энийг болохоор би нөгөө Христ итгэлтнүүдээс ерөнхийдөө сорсон. Ирж байгаа хоолыг бид нар голж биш тийм үү те, ямар ч хоол байсан голж биш. Айгуу талархаж тэр тухайн хоол өөрийн чинь өмнө тавглагдаад те аялагдаад тавигдахаас өмнө тухайн хоол маш хүч хөдөлмөр, маш их юм шингэсэн байгаа. За зүгээр мах гэдэг ч гэсэн тийм үү те, тэр чинь нэг одоо хоньны мах байлаа гэд хураг за шал шизарсан юм яри хураг төрлөө тэрийг төрүүлэх гэж тухайн одоо ээж хонь нь бол бас нэлийн юм болж байгаа. За тэгээ төрснийхэн дараа нөгөө хургийг чинь өсгөх гэж тий нөгөө малчид маань хариулж байгаа тий. За тэгээд овоо том болоод ирэн тэгээ өдөр хоног өшнөө өнгөрч байгаа тийм үү тий. За тэгээд болоод ирсэн хонь тэр чинь нөгөө нэг эртл өчтөшнөө юм болж иж л олон юм шат дамжаад дамжиж ирж байгаа шүү дээ. За мөн ургамал ногооны хувьд ч гэсэн ургамал ногоо ч гэсэн урахын төлөө тийм үү тий өдөр болгон агаараас тий нүрсрэгч аваад за тэгээд өсч хөгжиж байгаа. За энэ болгон болохоор маш их хэмжээний өдөр бүрийн цаг хугацааны ямар ч одоо тасралтгүй процессын дунд цаг хугацааны хувьд тасралтгүй процессын дунд явагдаж өсч хөгжиж ирж байгаа бүхэл зүйлсүүд энэ бүх зүйлсүүд явж өөрийн чинь аманд ирээд тий аяалагдаад өмнө тавигдана гэхээр тэр бүхэнд одоо шингэж ирсэн олон хүмүүсийн хүч хөдөлмөр мөн тэдгээр одоо материалуудын хүртэл бодоод тий аюу тийм талархалтай байдаг хэрэгтэй. За талархал байгаа цагт эцэг хоол чинь ч гэсэн өөрчн бол сайхан юм болж шингэн ирч хүчийг өгнө. Одоо тийм сэтгэл өөдрөг тийм үү те хоолоо идчихлээ. Тэ болчлоо гэсэн тийм ходоодоо баярлууллаа гэж манайхан ярьдаг шүү дээ. Ходоодоо баярлууллаа гэсэн тиймэрхүү. За тэгээ ерөнхийдөө ойлгоорой жоохон холиод ярьчих шиг боллоо. За тийм бас нэг юм болохоор одоо хүн өдөрт дунджаар нэг 2200-аас 3300 калори л авах хэрэгтэй гэж үздэг. За Америкт за Японд бол 2000 калори байхад бол хангалттай гэж үздэг. За Японы хувьд болохоор ерөнхийдөө бол ерөнхийдөө маш халуун тэ дулаан орон за дээрээс нь маш одоо чи ихтэй тэр нөхцөлд болохоор амьдрахад хоол идэгч бас нэг тийм сонирхол бас ерөнхийдөө бол угаасаа цаанаасаас туршил ерөнхийдөө буураад ирдэг. За нөгөө талаас тэр одоо халуун тийм орчинд хүнд хоол бас угаасаа орохгүй шүү дээ орохгүй. За гэхдээ мэдээж энерги хэрэгтэй учраас одоо идэж тэ зарцуулах хэрэгтэй. За бас нэг юм нь болохоор тэр нөгөө нэг заримдаа одоо жишээлбэл нөгөө гүйлтийн би нэг найзтаа юунд явж ялаа жимэд яваад нэг сарын хугацааны жимд явлаа. Тэгэд нөгөө гүйлтийн зам байдаг. Гүйлтийн замн дээр нь одоо километрийн эдэн километр гэдэг ч юм уу те нөгөө минутаараа ингээд гарч ирдэг штэ. Хуваарууд нь хэмжээс нь гүйлтийн замынхан рекорд нь. За тэгэхээр тэрийг болохоор хажууд талд нөгөө нэг ширхэг банан гэдэг ч юм уу те. Нэг ширхэг одоо нэг аяг цай гэх мэт ингээд жишээ болгоо гаргаад ирээд байдаг. Тэгэл ингээл хөлсөө гаргаал гүүгээл байсан 15 минутын дараа 15 минут гүүгээд очиж харахад нэг
жижигхэн одоо шоколадны нөгөө нэг юм слайс нэг одоо ихчим жохон тэр шоколадны хэсэг зарцуулагдсан байх жишээ ч юм уу те. Яг тийм юмнууд гарч ирдэг. Тэгэхээр нөгөө гүйж яхтасан яана би өнөөдөр чи ямар их юм идлээ те. Тэгэхэд зөвхөн ганц энэ өхөн хэсгийг би одоо ингэж гаргаж байгаа юм байна те. Зарцуулж байгаа юм байна гэж бодож бас тэрийг хараад одоо цаашаа өргөжлүүлээ гүөх гэж өөрийгөө бас шаардж ах жишээ нэ. За нөгөө талаас идэж ууж явах үедээ ч юм уу те. За энийг идэхэд би ч одоо 15 минут гүөх ёстой шүү дээ гэж бодгоор бас нэг тийм жоох ингээ хоолн дээр жоох ингээ юм тулаад байх жишээ нэ. Тиймэрхүү бас нөхцлүүд бас үүсдэг юм байлаа. Тэгэхээр иймэрхүү нөгөө дүрслүүдийг бас аягүй сайн олж авах хэрэгтэй. Хөгшрөлтөөс зайлсхийх хурд гэж нэг ойлголт байна. За тэгэхээр надад энэ номноос хамгийн таалагдсан зүйл энэ байлаа. За хөгшрөлтөөс зайлсхийх хурд ба туулай гэд. Таны өөхөх насыг битсэн пайз, тэмдэг, гэртээ ирээдүйд өлгөөтэй байна гэд төсөөлдөө. За та нэг тэгээд төсөөлөд үзтээ. За одоо жишээлбэл та 40 настай байлаа гэхэд за 80 нас гэдэг ч юм уу те. За нэг 40 жил байна шүү гэж бодох ч юм уу те. За эсвэл 20 настай байлаа гэхэд за 60 жил байна. За 100 хүрнэ гэж бас байж болно шүү дээ 20 настангууд яа болохгүй гэж. За гэх мэт иймэрхүү байдлаар за 60 хүрлээ гэхэд за нэг 20 жил тий эсвэл за 30 жил гэдэг ч юм уу тий хүн өөрийнхөө бодно. За гэтээ тэрийг бол бид нар бол мэдэхгүй шүү дээ. За тэгэхээр өлгөөтэй байна гэж төсөөлье. За амьдарсан жил бүрийнхээ тоогоор за тэр тэмдэгт бид нар бол улам ойртож байгаа. За тэр пайзанд хурж очих үед өөхөх болно гэж байна. За тийм биз? Тэгээ ингээ явсараа л жил 1 жил өнгөрлөө, 1 жил урагшлна, тийшээ 1 жилээр ортно гэсэн үг тийм үү? Нөгөө пайзандаа тий 80 наснда. За гэх мэт иймэрхүү байдлаар ойртож очисороо л тэгээд яг тухайн пайзанд очин тэр үед бол мэдээж нас болжээ тий бүхнээ гэсэн үг. Харин одоо нэг өөрөөр тацсалээд үзтээ. Тэр пайзыг тань нэгэн туулай бариад ирээдүйд яваагаар төсөөлчих. Жил амьдрахад туулай хагас жилийн зайтай холдсон байна гэж бодъё. За харин ингэж явсараа л та туулай дээр хурж очиход мэдээж өөхөх цагтай нэрнэ. За хэрэв туулай таныг 1 жил амьдарч байхад 1 жилийн хурдтайгаар явдаг бол яах вэ? Тэгвэл та туулай хизээч гүйцэхгүй бас хизээч өөхөхгүй гэсэн. Тиймээд тэгэхээр бидний хувьд мөрөөдөл байдаг тийм үү? Мөнх нас гэдэг юм. Боломжгүй ш боломжтой. За тэгэхээр туулайны ирээдүйн рүү алхах хурд бол бидний технологи. Бид технологийн төвшөлт хүрсэн бие организмаа сайтар таньж мэдэх тутамд туулайг илүү хурдан алхуулж чадна гэж байна. За хөгшрөлтөөс зайлсхийх хурд гэдэг нь туулай нэг жилд жилийн хурдаар эсвэл түүнээс жилийн хурдаар алхах хугацаа бөгөөд ингэснээр бид хөшгүй мөнх болох юм аа. За тэгэхээр одоо хүн төрөлхтний хувьд энэ хөгшрөлтөөс зайлсхийх хурд хүрэхэд бол хэдэн 10 жилийн л хугацаа бол хэрэгтэй байна гэж бас үзэж байгаа хэсэг тийм өөдрөг хүнтэй бол байгаа. За өмнөх жилүүдийг аваад үзэх юм бол нэгэн 100-ны турш жилд дунджаар 0.3 жилийг бол наслантаа бол нэмсээр ирсэн гэж байгаа. За сүүлийн сулгаагаар л хүн бол 120 наслах боломжтой гэдэг нь бол батлагдчихад байгаа шүү дээ. Хамгийн гол нь тэр 120 наслалтыг бид нар багасгаад байгаа. Бидний өөрсдийн амьдралын хэмнэл тий их олон бас хүчин зүйлүүд байж байгаа. Түүнээс бол 120 наслах бол энүүхэнд гэдэг нь бол ер нь бол тийм потенциал бол бүрэн байдгаа гэдэг нь бол батлагдсан байгаа. За мөнх наслах нь байгаа гэхэд ядаж 120 ч юм уу тий наслыг 120 биш юм а гэхэд манайха одоо нөгөө наслуудаа гадныхан бол өсгөөд шүү дээ. Тэгэхэд тэдний хувьд болохоор бүр ингэж дээшээ бол ер нь бол ингээд нэг шулуун гэх нь одоо яшаа арай экспоненциал бол мэдээж биш шулуунаар бол өсөж байгаа. Манайх ч гэсэн ерөнхийдөө бага хэмжээгээр өсөж байгаа. Гэт нь бол статистикийн нөгөө тоо баримттай бол гараад ирсэн байгаа. За
Саяхан нэг YouTube-ийн бичлэг үзсэн байгаа. Хулган дээр хийгдсэн судалгаагаар хулганы одоо өгшрөх процессыг ухраах бүр ингээд эсрэгээр нь бүр залуужуулах тийм туршилтууд бол амжилттай явагдсан гэдэг. Утгагүй энэ болохоор мэдээж эхний ээлжинд амтан дээр хийгдсэн юм ябаагаар хүн рүү бол шилждэг. За мэдээж энэ зүйл үнэхээр бүрэн ямар нэгэн сөрөг нөлөөгөө бүх зүйл нь баталгаатай болоод ирсэн тохиолдолд мэдээж энэ нөхцлүүдийг бол хүн рүү бол би хийх боломжтой. За дээрэс нь болохоор яг үхээр хүн яага хөшөрдгөө ихээр нөгөө нэг ИТС-ийн шинжилт ерөнхийдөө зогсоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ИТС-ийн шинжилтийг болохоор ингээд одоо янз бүрийн байдлаар тийм зохиомлоор тэр зүйлийг ямар нэг байдлаар ч юм уу тийм одоо өдөөх байдлаар гэдэг ч юм уу тийм хийх бүрэн боломжууд бол байгаа. За тэр дэлхийн бол судалгаануудыг бол хийдэ явж байгаа. За сүүлийн үеийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хүртэл харахад 40-40 юмнууд гараад ирлээ шүү дээ. Тэр болгон чинь дандаа л нөгөө нэг одоо жишээлбэл хүний арсны хувьд гоо сайхны хувьд арсны хувьд гэдэг ч юм уу. Тэр бол ямар нэгэн мэдсэл хийхгүйгээр зүгээр нэг юм одоо эсийн тийм үү ургалтыг тийм үү нөхөн төлжилтийг идэвхжүүлэх бодисуудыг оруулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд маш ихээр гараад ирсэн байна. Иймэрхүү байдлаар зүйлүүд бий болж байна. За боломжгүй зүйлсийг одоо жишээлбэл гар хөлийн алдсан улсуудын гар хөлийн технологийн байдлаар шийдэж байна. Эсвэл одоо жишээлбэл шүдийг ургах тийм нөхцөлийг нэгд алга болцсон унаад өгцөн тэр юунаас яаж ургах вэ? Ер нь бол тийш болж байгаа. Тэгэхэд тэрийг бол ургуулах тийм нөхцлүүдийг бас судалж байна гэх мэт иймэрхүү байдлын зүйлүүд маш ихээр гарч байгаа. Та хэдэд ямар санагч чинь энэ айгүй гоё зүйлтэй. Тэгээ ерөнхийдөө баг өгсөн хүнийг ч гэсэн босгоод ярих ч юм уу тийм хэмжээнд бас хүртэл шинжилгээ ухаан хөгжихгүй гэх юм бас аргагүй. Нөгөө зөнөх өвчин гэдэг ч юм уу тийм манайхны энэ хувьд ч гэсэн хөшчүүл маань бас жоохон бүр нэлээд хөшрөөд ирэхээр зөнөхгöd байдаг тийм үү тийм бас зүйлүүд байдаг. Тэгэхээр аль болохоор нөгөө оюун ухааны тийм идэвхтэй оюун ухаан бас байх хэрэгтэй. За тэгэхээр тэр тал руу нь болохоор залуу сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Залуу сэтгэлгээтэй байсан нь болохоор хөшрөлтийн процессыг бол бас удаашруулна гэж байгаа. За мөн аливаа зүйлд бол амархан тасан зохицдог бол сэтгэлгээтэй байх явдал. За нөгөө талаас болохоор яг үхээр энэ тал дээр болохоор би бас нэг зүйлийг бол урайлмар гэх юм ч удаа хайшаа чинь хөгжүүлээсээ илүү хөгшин сэтгэлгээтэй залуучууд бас байдаг. Одоо жишээлбэл дөнгөж 60 мартай ч юм уу те 60 мар нас бол надад бол маш их залуухан санагддаг л да. 60-тай хүмүүсийг одоо бараг л одоо шууд л одоо хүний тоноос гаргацсан ч юм уу те. За 40 мөчтэй олсуудыг бол за бүр бас тийм байх жишээ нэ ч юм уу. Зөвхөн би ч өөрөө бас 20 байхад нэг тиймэрхүүл боддог байсан л да. За 29 мэстэй ихэд тэр нэг тийм юу байдаг. Төсөөллийн чанарын юм байдаг. Цэнгүү онолтой холбоотой зүйл. Төсөөллийн чанарын зүйл байдаг. Тэн дээр болохоор яг хөөхөр 20 настангуудын хувьд болохоор 20 жил амьдарч үтсэн. 20 жил тэр хүний хувьд болохоор амьдралынх нь хугацаа шүү дээ 20 жил гэдэг бол амьдралынх нь хугацаа. Тэгэхэд 29 настай гэдэг ч юм уу 30 настай гэхээр амар зөнөг санагддаг. Зөнөг санагддаг. За тэгээ 30 хүрээд ирсэн хойноо болохоор яах вэ гэхээр нөгөө зөнөг санагдаад байсан улсууд маань өөрөө нэмэгдэд 30 хүрсэн. Тийм ямар ч нэг юу байхгүй. Одоо өөрөөс нь нэг 40 хүртэлх ч юм уу те 10 насны зөрөө бол баг үе юм шиг болоод ирдэг. За 40 гараад ирсэн хойно болохоор 20 насны зөрөө бол ямар ч ялгаагүй санагддаг. За мэдээд 40-аас урагш насныхан 30-аас татагш насныхан гэдэг ч юм уу те нэг тэр насандаа хүрсэн бол харахад бол дүүнэр бол санагдана л таамаагүй нь ялах балчир харагдана. За гэтээ одоо ингээд нас ахицсан болохоор ингээд нэг үе юм шиг тийм нөхцөл нь болохоор улам ингээд уртсаад ирдэг. Тэгэхээр яах вэ гэхээр одоо жишээл 40 нас гэдэг чинь болохоор миний амьдралын хувьд 40 жил гэдэг бол 100% тий 40 жил амьдарсан байна шүү дээ. Тэгэхээр тэрний нэг 20 жил гэдэг бол нэг тийм онц урт хугацаа биш байхгүй. Ер нь бол 50% л асуудал. Тэгэхээр одоо жишээл 20 жилийн наан цаана асуудал тий 60 наст хүртэлх хүмүүс бол үе юм шиг санагдах нь бол тэгээд
бол байдаг л асуудал юм шиг байна. За тэгээд дээрэс нь болохоор нэгэнт бидний ярьсан нөгөө залуулаг байдал гэдэг нь болохоор хөгшил гэдэг нь болохоор ерөөсөө бидний бие махбод л хөгшрөөд байгаа болохоос биш оюун ухаан ч юм уу сэтгэл зүрх бол хөгшрөн гэсэн юм байхгүй. За оюун ухаан ямар нөхцөлд бол хөгшрөн гэж ярихгүй шүү дээ. Оюун ухааныг болохоор ерөнхийдөө бол хуучирна гэж ярьдаг тийм үү те. Тэгэхээр энэ хуучирсан байдлыг харин альхоор нөгөө нэг одоо нас агч байгаа үеийнхэндээ ч гэсэн хэлгээд ер нь бол байнга ингээд суралцж явах бол хэрэгтэй. За тэгээд шин үеүүдийг ч юм уу те залуучуудын юмнуудаас ч гэдэг ч юм уу те мэдээж дунд нь ороод яах нь мэдээж ойлгомжгүй. Гэтэ бид нар хөлийн зөвшөөрөх хэрэгтэй. Бас зүйлсүүд бол байдаг. За шин зүйлсүүд бол тасан цогцох тийм сэтгэлгээнүүдийг бас тийм уян хатан чанаруудыг бол хөгжүүлээд бас явж явах хэрэгтэй. За тийм баа. За тэгэхээр тэр нэг залуу сэтгэлгээтэй байна гэдэг нь болохоор шин юмыг сурах тийм дадалтай байна. Шин зүйл рүү тэмүүлсэн байна. За тэгээ байнга одоо жишээлбэл идэвхтэй байна. За тэгээд би хаагаа ч гэсэн зөв зохицуулаад явах нь байна гэх мэт иймэрхүү байдлаар бол явах нь бол зөв юм байгаа юм. Дээрээс нь болохоор мэдээж туршлага бол үнэхээр зузаарсан байгаа шүү дээ. Тэгэхээр туршлагаасаа бол хуваалцах хэрэгтэй. Байнга ахмадууд маань мөн миний үеийнхэн 30 тангууд тий 40 тангууд 40 50 60 настангууд ер нь бол маш урагшаага тийм үү тий тийм туршлагуудаас маш сайн хуваалцах хэрэгтэй. Одоо жишээлбэл 50 настангаас 60 настангуудад бас ч юм уу тий туршлага бас аюух сонсомоор байдаг. Тэгээ манайхан ерөнхийдөө тэр туршлагаас сайн хуваалцдаггүй. Тэгээ бид нар ийм юмудаа нэгэндээ л нэгэн л амьдрал ирсэн тэр үеийг тулаад ирсэн бол та туршлагаасаа хуваалцвал тэгээ дараагийн үе чинь нэг шат биш юм аха түрүү чи нөгөө туулайны хилдгэр тийм үү те нэг ямах ч гэсэн урагшилж бас өсөж болно шүү дээ. Тийм ээ. Тийм бол бид нар хизээ нэгэн цагт айгуу тийм мөнх насанд хүрэх те нөхцөл бас байгаа. Би яг бас мөрөөдгöd бол мөнгө төлөхгүй л те. За ингээд энэ хүртэл энэ удаагийн подкастыг дуусгая. За анхаарал тавьсан баярлалаа.